За ингээд энэ нэг 2-3 өдрийн бичлэгээл янзлаад байх шиг байна. Нэг ийм арга хэмжээтэйгээд энэ дээр очиж би шүн зураг авсан. Тэг нэг иймэрхүү бичлэг болсон байгаа. За энэ газар зохион байгуулж буй архив шинжил арга хэмжээний хүрээнд Батангийн цагдаагийн газраас Батангийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бар, ресторан, зочдуудл, цогцолтондор үйлчлэг цэгүүдээ үйл ажиллагааг шалгахаар эрүүл мэндийн шалгалтыг зохион байгуулж байна. Мөн хөдөлгөөний аюулгүй журмын кемптерг болон сувтуугаар тээвэрлэх эрс жолоод түвшнийг илүүрүүлэх талсан зогсоох өсвөр чиглэлээр хэн шалгалтын бас мөн бас давхар зохион байгуулан ажиллаж байна. За эрүүл мэндийн шалгалтаараа гудамж талбайд бүлэг өгнөл үүсгэж буй хүний алшгүй дэсрэг гэмтээс усан зэрэг чиглэлээр мөн иргэдээс гол зүүн зөвлөгөө өгөх чиглэлээр арга хэмжээгээс мөн давхар зохион байгуулж байна. За энэ одоо маргааш өглөө нь босоод үйлдвэрлэл явж байгаа санагдаад байна. Би энэ бичлэгийг 2-3 хоногийн дараа янзлах зарим юм дээр нь толгой ирэх. Үгүй эрүүл мэндийн газар руу явж исэн юм байна. Бас нэг тайлангийн хурал гэж бичлэг ивлүүлэн гээд. Одоо эндээсээ гараад шууд ажлын ахтаа зүг төв талбай очиж дороо нисгсэн байгаа. Дорооны дүрс. Дорооны дөмш нисгэж байна. Энэ жил Эрдэнэ тавт маань ийм мод зассан байлаа. Утахгүй энэ модыг ойроос харуулнаа. За дороон дээгүүр нисээл иймэрхүү дүрс авч байна. Ер нь бол дороо нь гоё нисгдэг. За ингээд генеректор Эрдэнэ төлөвлөрийн төв офис руу орох гэж. Энд хүнээс юм авах гэж явж байгаа. Үүд мүүд нь бас сүртэй. Монгол улсын баатар Эрдэнэ төлөвлөр. За үйлдвэрээсээ гараад явлаа. Их л алхандаа өнөөдөр. Одоо ингээ алхаа явж байна. Малгайгаа өмсөхгүй юм уу да толгой тарих чинь зүгээр өө. Их л толгой нүцгэн л алхсан юм шиг байна. За нөгөө мод маань одоо яг ингээд нөгөө тайлангийн хуралтай өдөр. Уурхачин соёлын ордон руу хуралдаа суух гээд орж байгаа. Үеийн бичлэг байна. Соёлын ордон ингэж харагдаж байна. Шагнал авж байгаа хүн цэцэг өгөхгүй захиалцсан байсан цэцгээ аваагүй мартаад ирцээсэн буцаад гараа ахлах чинь. Гадаа бас нилээн чанга. За оройн ингээд нэг хальт нэг шинэ жилд ороод ийм хоол идсэнгээ харуулаад ах шиг байна. Шорлогнууд байна. За энэ наан бууз хуушур би идэж байгаа да. За одоо ингээ үндсэн ажилдаа орлоо. Өнөө өглөө босоод бүлгүүгийн соустай хоол хийнгээд маха нарийнх урт нарийн мах шиг ирчиж байна. За одоо энэ будаагаа гшааж байна. Энэ сонгон шарах үйл явц хамгийн гоё шүү те. Хоол ихлээл тосоо алаагаад сонгоноо шараал байж ахт ч бас үнэр нь бас гоё идэв шүү. За будаа зайлсын усаараа нүрээ угнаа. Бас нэг реклам үтцсэн тэрийгээ дуурах гэдэг юм шүү. За сонгоноо шарлаа. Яа энэ өнөр зөв үнэхээр тансаг. Гайхалтай. За ингэ сонгоноо шараад байж хоорондоо өндөгнүүдээ шарсан. Энэ аюу жижигэн өндөг байсан. Дарханы өндөг гэдэг нэг өндөг авсан чи бүтэн шууганы өндөг шиг юм лээ. За тэгээ хоол болох зур өсөөд ахаар нэм сэндвич маягийн хийж идэх юм уу гэд. Гэрт дуусчихсан энэ лечог түрхээд дээрээс нь өндөг тавиад за бас гэрт дуусчихсан жижигхэн хяам байсан тэрийг хэрчээд манус тавих гэснаа болоод шууд ингээ хавчаад ингээд нэг төрдөө ходоод гидсэн аргалсан байгаа. Хамт нь бол гоё л байсан. За ингээд маха хуураад маха болгох үйл явц. Шууд сонгон дээрээ маха хийж хуураад жоохон баг зэргийн давс хийгээд соус хийх учраас за ингээд өндөгнүүд ер нь шараад болж байна. Бараг 7-8 өндөг шарсан. Өнөөдрийн гол амтлагч бол энэ бүлгүүгийн соус байгаа. Үнэхээр гоё амтлагдаг аа. За ингээд хоол маань болсон. За ингээд наан байгаад өрүүлжин бол кимчи байгаа. Нэрсарт бэлэг кимчи байдаг шүү дээ. За ахаад нэг ойроос харуулчих шиг байна. Энэ бүлгүүгийн амтлагч бол үнэхээр гоё. За тэгээ шарсан өндөг кимчи будаа дуус шүү дээ. За одоо идэж үзүүлнэ.
За тэгээд их л гоё идэж үзүүллээ дээ. Энэ хоолоо тэгээ бараагүй яагаад гэвэл хоол ирэхдээ дундуур нь сэндвич хийгээд идсэн. Дээрээс нь нэг аяг сүтээ цаавцсан байсан болохоор хоолоо бараагүй яг талыг нэгсэн. За ингээд бүлгүйгийн соустай хоолоо идсэн бичлэгээ инхүү оруулаа. За та нар бас хийгээд идээд үзээрэй. Одоо ингээд болж байгаа. Ингээл ахиж идээгүү. За баяр хүргэе гэж ах шиг.